За сайн бүгдээрээ удаалж гэсэн үнэхээр уучлаарай. Харин одоо Wings Club-ийн 1-р бүлгийн 2-оос 5-р ангид нь юу болсныг нь дэлгэрэнгүй ярьж өгье. That's not a secret I'll never tell. You know you love me. XOXO. Gossip Girl. Wings Club 1-р бүлгийн 2-р анги Magic 5 тамирал Тэнгэр төв хот гэлсэн цамхууд эрүүл мэдүүлэн нисэх шидэт амьтад. Энэ бол Magic эд шидийн ертөнц дагин бүрийн мөрөөдөл агаар нь гэрэл гудам нь хэмнэл болсон энэ гайхамшигт орчинд дэлхийн нэгэн жирийн охин мөрөөдлийн араас зөрөгтэй алхаж орж ирнэ. Түүний нэр бол Bloom. Өнөөдөр тэр дагин болох хамгийн анхны алхмаа хийх гэж байна. Бидний түүх яг л 1-р ангийн төгссөн хэсгээс үргэлжилсэн. Bloom болон түүний аав ээж гэлсэн дагин сэтгэл 3 сэтгэл догдлоо альбаа шидийн сургууль дээр ирлээ. Гэтэл гинт нэг асуудал гарна. Сэтгэл марчсан байлаа. Эмчтэй хүмүүс альбаад орох боломжгүй байдаг. Учир нь тэнд шидийн хамгаалалттай байдаг гэж хэлнэ. Энэ сэтгэл өмнө бүтэхгүй нэрээ. Энийг мартаад байхдаа яах вэ? Ингээд аав ээж нь Bloom-д өмсөл тайр дүрийг үдэлгээд өөрсдөө мэдхэд шидийн ертөнцийн үдэнд охиноо орхиод гэрлүүгээ буцдаг. Хөөрхөн хоёр магадгүй охиноо эд шидийн ертөнцид өөрийнх нь хүсэл мөрөөдлөөр амьдруулахыг зүрх сэтгэлээсээ дэмжсэн бизээ. Гэхдээ охиноо хаяад тэр дэлбэрсэн гэрлүү явж байгаа юм л да. Охиныгийн ийм аюултай газар үлдээгээд юм бодуулсан байх та. За тэр ч яах вэ? Харин одоо жинхэнэ надлал эхэлнэ. Чинь хичээлийн жил эхлэх гэж байтал айл баруу гялцсан хөөрхөн дэгнүүд цувран орж ирсээр. Түүний нэг ууртай царайтай хатагтай бүртгэн зогсно. Bloom л мэдээж бүртгүүлээгүй. Гинэс шидэд ирсэн болохоор сандрагч аз болоход манай сэргэлийн стилад төгс төлөвлөгөө бий. Тэрээр уур гаргийн веранда гих нэртэй гүнж энэ жил сургуульд суралцахаас татгалзсан юм байна л та. Стила тэрийг мэддэг цорын ганц хүн бүгд сургуулийн удирдлагад өгөх ёстой байсан. Татгалзсан бичгийг нь өөр дээрээ хадгалж явж таарна. Ингээд тэр бичгийг шатаад Bloom-ыг верандагийн нэрээр оруулж. Ингээд л Bloom веранда нэртэй хурамч гүнж болж альбат эсдэг. Хэдий эрсдэлтэй ч гэлээ Bloom-д мөрөөдлөд авах цорын ганц боломж нь энэ байв. Сургуулиас эхлэн дараа гэрсэл даршийн сурагчдад дүрмээ танилцуулна. Хичээлээс гадуур эд шид хэрэглэхээ хатуу хариулна гэж анхааруулна. Энэ үед сургуулийн захирал паронд гарчиж энэ бол эд шидтэй охидын хамгийн шилдэг цорын ганц сургууль юм шүү гэж бахархалтайгаар тунхаглана. Мөн ойролцоо орших үүлэн цамхаг болох шулмын сургууль руу битгий өрт гэж санууллаа. Стелла ч үүнийг дахин татаад эд шидэднүүдийн ертөнцид 3 сургууль байдгийг Bloom-д тайлбарлана. Нэгдүг нь альба, дэгнүүдийн сургууль, хоёр дахь нь залуус буюу мэргэжилтнүүдийн сургууль, гурав дахь нь үүлэн цамхаг болох шулмын охидын сургууль. Bloom Стелла хоёр нэг байранд байрлах ба Стелла ганцаараа хаалтай тустай өрөөтэй байдаг. Эндээс харахад Стелла ямар өмжиргэг зантайг нь харж байгаа юм л та бид. Гэхдээ Bloom бусад охидтой хамт өрөөгөө хуваалцахаар болдог. Тэр өрөө рүүгээ орж ирээд сандуу байдлаар нэг ногоон дээр гიშгэж орхино. Ингээд бид Bloom-ийн өрөөнийхтэй танилцсанаа. One of my creations. My name is Flora. Эхний охин бол Flora, урт борустэй, маш намуухан дүлгээртэй хүн. Тэр цэцэг ургуулж өөрөөгөө бараг жижиг ойн цэцэрлэг болгочихсон байлаа. Үзэгчид түүнийг хараад л энэ лав байгалийн шийдтэн байна гэдгийг харваас ойлгоно. Тэр Bloom-тэй маш илтгэгээр мэдлэлт нээлттэй ханддаг. Удалгүй техникийн хохоо орж ирнэ. Тэр хөөрхөн богино нийлээ устэй нүдэн дулаахан боловч арай робот маягийн логик голжилсан яриатай. Шинжлэх ухаан технологи сонирхдаг нь анзаарагдаж анхнаасаа л илүү ухаантай дүр төрхтэй харагддаг. Тэр Bloom-тэй мэдлэгтэй ч логиктойгоор хамт байх нүр ашигтай байх болов гэдэг маягийн зүйл хэлдэг нь түүнийг шууд тодорхойлно. Сүүлд нь музей орж ирнэ. Бол хөгжим дуртай өөрийн гэсэн өрмөц онцлогтой зүйлийн сэтгэлтэй сэргэлэн найрсаг охин. Тэр бусдаагаа мэндэлж эдэж нэг нэгнтэйгээ хөөрхөн харилцаа үүсгэж амжина. Тэдний гайхамшигт нөхөрлөлийн эхлэн ингэжл охилсон юм. Эхний шөнө хөхөд хичээлийн шинжилт зориулан шөнийн хот руу салхинд гарахаар шийднэ. Тэд Bloom-ыг газар сайн мэдгүй гэдгийг сонсоод түүний нүдийг дараа авч ирж эд шидийн ертөнцийн нийслэлийг харуулна. Түүний өмнө өнгөлөг гудамж хөл хөдөлгөөнтэй хот ухтана. Яг л дээд түвшний технологи шингэсэн ертөнц юм. Нисдэг машин хаазаагүй эд шид. Тэрч бүр алмаарч иргэн. Гэтэл энэ үеэр нөгөө шар мангас чинь дэлгүүр хэсэд явж байна. Өөртөө нүднээсээ авах гэж байсан юм зайлшгүй. Гэтэл охид хажуугаар өнгөрхийг нь хараад шууд л шулмууд руу залгана. Шулмууд ч түүнийг загнаж ардаас нь хурдан дагаа явах гэж хэлнэ. Тэр ардаас нь гүйцэж очоход манай хот үнэхээр хөөрхөн төвшөнхтэйгээд биетэйгээ сайхан нэзэлж байгаа нь харагдана. Bloom техникийн гар утсыг хараа. Энд гар утас ашиглаж болдог юм уу гэж гайхаас цохоод тэд түүнийг шолж өөрийнхөө утсыг хэр ухаантайг харуулна. Тэр шууд бус аав ээжтэй нийт уцаар ирнэ. Техник уцаар ирчих болоогүй юм байх та. Гэтэл нөгөө тэнэг шар хурчин Bloom-ыг анзаарлгүй хажуугаар нь яваад өгчөнө. Яандаа. Тэгэхээр Bloom ганцаараа түүний ардаас гүн нэг найстаа хэллгүйгээр бас
Бас л нэрийн янда. Тэр хоёр ч зайлвал би бинийгээ хайгаад барилга төөрөөд бөөнлөн болно. Нөгөөх нь бүлүүмийг хайгаад байдаг. Харин бүлүүм нөгөөхөө дагаад таарчдээ нэрий. Тэр явсаар бүлүүм шулмнуудыг шартай ярилцаж буйг цагнаа зөхнөө. За банк шар гэдэг харин мэдгэцэнтэй энэ мангасных нэр конууд гэдэг шүү заа юу. Тэгээд сайн зэжлээд авчи. Гэвч гурван шулмын нэг нь түүний хүчийг мэдэрч энэ шидийн хүчээр барьж байна. Тэгээд минь хатаны энэ гурван санахгүй биш магадгүй би тайлбарлаад өгье. Нэг шулмын нэр I see. Суртахын Darcy. Witch of the Darkness. Darcy. Уртан Stormy. Witch of the Storm. Stormy. Би л анги гурт амар дуртай байсан за. Яг ч надад энэ Darcy дээр амар хөөрхөн санагддаг байсан за. За тэгээд бүлүүмийг хин гэдгийг байцааж эхлэх бөгөөд тэр гурав дагнуудыг үнэн сэтгэлээс үзий яадаг болох нь мэдрэгдэн. Тэгээд явандаа түүнийг бүтнээр хөлдөөж өрхнө. Аз болж бусад охин араас нэрч бүлүүмийг олж том тулаа эхэлнэ. Одоо л би тэдний анхны хувирлтын шидийг харна. Гэрэл цацруулсан дагнууд маань нэг нэгээрээ хуурж хорон санамтуудын эсрэг хамтран тултаа. Гэсэн ч шулуумны дэлт тав хүчтэй. Харин Стелла бүх хүүхдийг шууд телепорт хийж авран тэндээс цогтоо авч явдаг. Бүлүүм ухаан орох үед ам султай Стелла түүний талаар бусад охтод хэлчихсэн байв. Тэр бүлүүмийг магтаж байхдаа санамсаргүйгээр үннийг дэлгэж өрхнө. Бүлүүм үнний хэлэг цаг гэртэн ойлгож охтын өмнө би үндэ Веранда биш. Бүлүүм гэдэг нэртэй дэлгээс ирсэн ингийн охин гэж улаанцэм хэлдэг. Найзууд нь түүнийг хүлээн авахгүй байвч Стеллагийн ачаар энэ бүхнийг ойлгож бүлүүмийг үнэлэн түүнийг хүлээж аван нууцлан гэдгээ амсдаг. Ингээд дайлбараар буцаж сургууль руугаа нууцаар орох гэж байтал Израильта болон Парагондо захиралтай таардаг. Тэд түүний Веранда гүнд биш болохыг мэдэж авсан байлаа. Тэгээд бүлүүмээс тайлбар авна. Бүлүүм түүний хэлждэг нь болох бас энэ сургууль сурах хүсэлтэйгээ чин сэтгэлээрээ илэрхийлдэг. Түүний хүсэл мөрөөдөл шидэнд итгэх сэтгэл найзуудын нэмжлэгийг хараад захирал Парагондо түүнийг сургууль үлдээхийг зөвшөөрнө. Тэгээд бүлүүм даган болох жигэн замлаа эхлүүлнэ. Ингээд ангийн төгсгөл тохиод өрөндөө сууж өөрсдийн бүлгийн нэрийг бодож эхэлнэ. Ингээд бүлэм Wings хэмээн хэл тэр нь шууд л бүх охтын сэтгэлд нийцнэ. Яг л эд шид мэд. Тэдний нөхөрлийн эхлэл ингэж эхэлдэг.